Сайн бацгаана уу? Тооны гайхамшигтай хамтаагаад баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ кофетэй уулзалтаас бас шууд амжуулалт хийснийг сонсцгоё. За тэгээд хоёр дахь дугаар таалагдах байхаа гэж бодож байна. Тэг хүмүүсийн асуусан асуулт, за харилцан яриа, за талархлын үгс гээд маш олон зүйлсийг бас энэ дугаартаа багтаасан учраас та бүхэн минь таалан сонсоорой гэж одоо хүсэж байна. За маш их баярлалаа. Таалан сонсноо. Одоо тэгээ бидний нэг гоё нэг зүйл байгаа дагаас тэрний үг гэхэлэр энэ нөгөө нэг 6 том маань өөрөө гарын авлага яг гарын авлага байхгүй. Тэгснэ хамгийн нэг сонирхолтой зүйл нь юу гэсэн чинь дандаа буруу талдаа програмчлагдсан байгаа нь гоё байгааз те. Тэрийг олж харах айгүй гоё байгааз. Би анх энэ 6 тоогоо одоо ингэж үтчингүүтэй би яг буруу талдаа явж байгаа юм биш те. Би айгүй туушгүй те. Тэгэл ерөнхийдөө би ингээл ямар нэгэн зүйлийг яриад ханцдаг те. Тэгэхээр нэг юм сэтгэлээ баясгаал яваад исэн. Тэгээ нэг зүйлийг ерөөхдөө ингээл гоё ханаатал одоо юу гэдэг нь төгсөртөл хийх хэрэгтэй юм байна. Тэгэл одоо мэдгүй зүгээр л ингээл нэг юм гоё өөрийгөө харж мэдсэн байхгүй. Тэрэн дээр нэмээд одоо яг энэ сүнсэн биений талаас юм ингээ мэдрээд одоо юу гэдэг судлаад явж байгаа хүний юу гэхээр яг энэ зүйл байна. Би мэдсэн ч мдээгүй ч орчлын ертөнц зүгээр л намайг зүр гайдлаад байгаа байхгүй. Тэгээ хамгийн гоё зүйл нь би одоо нэг буруу сонголт хийгээ явчлаа шүү дээ. Тэнгүүд буруу сонголт хийгээ явчингууд намайг зөв зам руу мэн оруулах гээд ахаад тооцоолоор ажилуулангуудаа тэр зөв зам руу оруулах аян өрнж байгаа байхгүй юу. Тэгээ тэр зөв зам руу оруулах тэр аян маань яасан бэ гэсэн чинь намайг заавалчгүй сөхрүүлдэг. Заавалчгүй уйлуулдаг, дуулуулдаг. Одоо тэ ингээл амар хэцүү байдалд оруулдаг. Тэнгүүд би тэрийг зовлон гэж харангуудаа шантарчж байгаа байхгүй тий. Эсрэгээр нь миний энд зогсоод та нарт ойлгуулах гэдэг зүйл юу гэхээр битгий шантраач ээ. Бидний амьдрал тохиолдоод байгаа бүхий л зүйл байна. Бидэрт боломж өгөөд байгаамаа. Зөв зам руугаа орох тэр боломжийг өгөөд байгаамаа. Гэхдээ амхандаа л ингэж байгаа байхгүй. 8-ын тодоо хүн харуулт өгж байгаа байхгүй. Тэгээ 8-ын тодоо хүн харуулт өгөнгөө тэр хүн одоо юу гэж стрессж байна гэхэлэр би те ямар нүгэл хийсэн гэж те ямар одоо буруу зүйл хийсэн гэж би ийм муухай өвчин тусаад би одоо тийм тахирт дуулаад би юм хазгаа ингээд ийм тийм амар болчихсон би ярьж чадахгүй байгаа би хөдөлж чадахгүй байгаа гэт ингээд гомдоод ингээд те гоншгоноод байгаа байхгүй те эсрэгээр өгдөг гэхээр 8-ын тоо чинь өөрөө талархаж мэдэх хэвээр тоо байхгүй юу талархаж мэдэх хэвээр тоо тэнгуү тэлэрчээ би бүх зүйлдээ талархаад байгаа би эргэн тойрныхон бүх зүйл талархаад байгаа гингүүд надад нэг ахаад нэг тийм асуудал талархаад байгаа мөртөнгөөс миний амьдралд нэг сонирн болохгүй зүйл байгаад байна шүү дээ. Болохгүй зүйл тохиолдоод ингээ асуудал үүсээд байгаа тэр зүйл нь юу гэдэг вэ гэхээр яг тэр зүйл маань чи буруу амьдраад байна гэдэг тэр үндсэн дээрээс намайг зөв зам руу оруулахын тулд энд зовлон шанал гэдэг байгаа зүйл тохиолдоод байгаа байхгүй. Тэнгүүд тэр зовлон шанал гэдэг байгаа зүйлийг тэр хүн харавчингуудаа яагаад надтай ийм зүйл тохиолдоод байгаа юм бэ? Чи ерөнхийдөө одоо үнэхээр баян тансаг амьдрах хэвээр. Дээрээс нь чи мөнгнөөс хамаарч баяр жаргалыг ерөөхдөө хамааруулахгүй байх хэрэгтэйсэн байхгүй юу? Гэтэл би мөнгөтэй байвал аз жаргалтай, мөнгөгүй байвал би аз жаргалгүй байдаг мэдэг гэд ингээд ерөөхдөө те ингээд ах юм бол буруу. Ер нь 8 татангууд байнга тих гээд идэг. Тэгэхээр яг тэр нэг одоо тийм харвалт тохиолдд юм уу? Эсвэл одоо юу гэдэг те зүрхний шигтээс тохиолдд юм уу? Эсвэл гинтийн осол аваар тохиолдд юм уу? Эсвэл гинт байжаа би өрөнд орд юм уу? Яад идэв энэ болгон ч юу гэж үнэ гэхээр учир жанцантай болол намайг зөв зам руу мэн оруулах гал яг тийм хүн болоо нөхцөл байдалд очуулж байгаа гэдгийг л амар сайн ойлгох хэрэгтэй гэжээ. Тэгэхээр ерөнхийдөө хоёулынгийнхонод юу гэсэн бэ гэхээр одоо 2025 онд би хаавдөл чилэрхэл те ингээд эсдэг санаа тавгүй болсон бол энэ зүйл нь намайг зөв зам руу оруулаад одоо энэ 2026 онд аялах тэр замын маань нээсэн. Тэгээд тэр харах өнцгийн маань нээсэн. Тийм үйл явдал байсан ч юм уу мэдэхгүй байхгүй л гэдэг. Тэгэхээр ерөөсө намайг мэдсэжээ мдээгүй ч энэ тоон ухаан ерөөсө миний амьдралд ингээд нөлөөлөөл итгэх. Тэгэл одоо энэ жил амраач гингүүд дараа жил одоо юу гэдэг те ажиллаад өгөөч гэл ингээл амар гой боломжийг өгдөг байхгүй. Одоо би чи ингээд нөгөө манай уу бол ер нь баярлалаа гэж. Ер нь айгүй юу шүү дээ. Нөхрийн хандаа гараа. Амьдралын зорилгонд одоо жишээ нөхөр л гоё л тоотой юм шүү дээ. Ямар ч харшилтан байхгүй. Хүний хувьд бол гоё хүн байна. Тийм байна.
тэгээд нөгөө нэг тооныхаа буруу талд гарчаал яваад байна гэж би одоо тооныхаа буруу талд гэхээс илүүтэйгээр одоо нэг юм ойлгож авлаа ш. Би эхлээд тэнгууд яасан бэ гэхээр манай нөхрийн тоо, амьдралын зорилгын тоо, зан гараа шингийн тоотой тантай харш байгаа даа ч тий. Тэнгууд яалтж байхгүй тань хичээл заах гад бүр төрцөн юм л хүн байгаа даа байхгүй юу. Тэнгууд та авчтай анх нөхрийгөө харахтаа зан гараа шингийн тоод нь дурлаад суучих байхгүй. Энэ яг над чи хүн байна да гэсэн чи тийм хүн биш ш таарад байгаа байхгүй. Гингүүд л одоо нөгөө хэлээд штэ би нөхрийгөө анх тийм гэж бодог байсан чинь тэгчлээ ингэчлээ гэж байгаа штэ тий. Зүгээрээ ингээд нөхөр л өстой гоё тоотой юм биш. Өстой гоё. Энэ тоотой уучраад ер нь яг энэ амьдралынхаа юуник асуудлыг шийдчихэд байгаа байхгүй юу? Маа нөхөр одоо юу хийдэ? Дэлгүүрт ажилладаг их жахан дэлгүүрчтэй. Ер нь гараараа юм хийж бүтээж гэдэг юм уу? Тийм гоё бүтээлч юм хий гэсэн тийм санаа оноо байна уу? Байдаг ч хийдэггүй. Тийм үү? Тэг хэрвээ хий гэж яах юм бол айгуу хийлгээрэй за. Яагаад гэх юм бол энэ жил хараа амьдралын зорилгын тань 6. Тэнгүүд энэ жил хувь хүнээчлийн төлөв байдал 6 гэхээр 6-6-гийн товслоор амьдралыг маш гоё өөрчлөх боломж гарч ирж байгаа байхгүй юу? Тасархаа. Тэгээ манай хүүхдүүдээс бүгд ингээд амьдралын зорилгын тань 6-тай. Аавдаа л их л хичээл заах гэж ирчтэй тий. Танд 6 байхгүй юм шүү дээ. Надад 6 байхгүй. Яг нэг ингээ хүүхдүүд нь бүгд 6-гийн. Тийм тэгэхээр энэ ер нь бол хараа амьдралын зорилгын тоон 6 тэгээ хүүхдүүдэд чинь тоон 6 ороод ирсэн байгаа юм чинь их л аавтайгаа уялдаа холбоотой ааваасаа хичээл сурах гэсэн эсвэл аав нь хүүхдүүдээс хичээл сурах гэсэн юм хүн байгаа байхгүй юу? Гоё. Ер нь хүн бас аюу гоё зөвлөө өгдөг. Яг нэг 3 3-тай биш гэсэн шиг тий. Хэсэн хэрнээ нэг хүн чинь юм хийж байгаа өөдөргөө харах хэрэгтэй гэж юм. Манай хүмүүс дандаа бохгүй бүтггүй талаас нь хэлж хардаг. Тэгэхээр нөгөө нэг 6-гийн тооны буруу тал байгаа шүү дээ. Тэгээд би болохоор гүй чи битгий тэгж ярьж дандаа ингэж юмыг болно, бүтэн, чадна гэж ярьж ирэхээр манай хүмүүс хэлдэг байхгүй. Тэгээд хүүхдүүдтэй өөртөө бас яг тэгэх гэдэг. Хүүхдүүдтэй өөртөө одоо ингээд нөгөө манай баг банкны гэж оюутан шүү дээ. Тэгээд ингээд одоо сая нөгөө 2-6-гийн тоо орсон гэдэг энэ хүүхдийн юм ярьсан шүү дээ. Тэгэнгүүт 2-6 ч юм бас. Харин яг үйдүүлээ. За тэрийг би таны юу руу хийчихв, хэлчихв те. Тий. Окей, маш их баярлаа. Бүр копи паст. Амар хөөрх юм аа. Баярлаа. 2-6-гийн тоо ороод ирсэн байгаа байхгүй манай энэ байна. Тийм байна. Сая энэ охины юу хэлэхэд тань. Өөх юу вэ? Тийм биш тэг хөөр үсч бүх тий. Одоо манай энэ баг байндийнх энэ манай охиных гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ хүүхэд маань болохоор дандаа ингэж юу нэ дандаа урмын үг сонсох дуртай. Энэ саяны охиныг сонсож байна тий. Багтуулах дуртай, урмын үг үнэлүүлэх дуртай тий. Тийм байхгүй юу. Тэгээд би ингээд нэг яг тэрийг ингээд хүүхдийнхээ тэрийг харчаад миний үчиг бас ингээд байнга л одоо миний хүчин чадын шүү чи одоо өөрийнхөө ингээ хүсэл мөрөөдөл зорилгоор ингээд ажиллаад эдгэргээл ингээд ярихаар айгүй туртай байдаг. Тэгэл хичээлдээ за миний хүл чи өөрөө хичээх юм бол болно гэдэг бол манай үеийн чадахгүй чи. Надад сургуулаас нь гаргамаа гэж хэлдэг. Дандаа нөгөө минус тэгээ би өчигдөр хүртэл хоёлаа ингэж нөгөө хүүхдийн хаяагаад хичээлээс огцорч байгаа байхгүй. Тэгээд тэрнээс удаад ингэсэн чинь наадах чинь сурч чадахгүй гарга наадах гэж байгаа. Тэгэхээр би наад хүүхд чинь урамшуул одоо магтаал тийм юм хүсдэг. Тэгэхгүй чи тэр хүүхдэд тэг дараад байна. Тэгэхээр хоёлаа энийг ингэж өөрчлөё. Чи хүүхдтэйгээ ярилцчих. Ер нь ярилцахгүй ингээд сүдэн уцаал хараал уцаал үзээ сонсоод тэгээ яваад байгаа учраас бид бас яг энэ тал дээр бас ингэж зөрчилтэй үсээд байгаа. Одоо хоёлаа ингээ ер нь бол шүү дээ. Ер нь бол яг юуг ойлгох вэ гэхээр манай нөхөр надад яг юуг ойлгуулах гэдэг вэ гэдэг тал дээр сайхан ингээ бичээд тэгээд өдөр тутамд нөхрийн гаргаж байгаа зан гараа шиг та өөрийнхөө гаргаж байгаа зан шиг бичээд ингээд тахлаа ерөнхийдөө яг тэрний гаргалгаа нь гараад ирдэг гэсэн. Одоо та надад хэлж штэ би ерөнхийдөө одоо яг энэ нөхөр үр хүүхдүүдтэйгээ харьж байгаа замд нь дургу. Тэнгүүд яг тэр гаргаж байгаа зан гараа шиг та ерөнхийдөө бичээдээ. Тэнгүүд тэн дээр гоё юм харагдав. Дээрэс нь үдэг вэ гэхээр хоёлаа нэг юм том би зориг тавьсан байж та би хэл сураад тэрийгээ би гадаад гаргаад ингээд тэгээд гэл те. Тэнгүүд тэр болгоныгоо бичээд ихчээ. Танд бичих айгүй
гоё төлөвлөх айгүй бүр ингээд таныг амжилтанд хүргэдэг юм зүйл байгаа учраас тэрийг бүр 5 тон дээр гоё төлөвлөгөө бичээд өгөөл гэж би бүр хэлсэн. Төлөвлөгөө чинь ерөөсөө л нэг Чадахгүй байгаа тий. Харин тий яг яагаад тэгж чадахгүй юм гэхлээр эн чинь нөгөө нэг 5 тонны шалгуур ахгүй юу? Гол нь шалгуур учраас та яг нөгөө ард нь гарч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр хоёлаа тэр зүйлээ яг одоо шалгуур гэдэг үгнээсээ өөрөө өөртөө зорилго тавьж ангуудаа за би энэ шалгуурын ард гарах хэрэгтэй гэж яагаад төлөвлөгөөний дагуу би амьдрнаа. Сараа төлөвлөе, 7 хоногоо төлөвлөе, жилээ төлөвлөе. Тэрнийхэн дагуу өдөр болгон үйл ингээ хийгдэл хийгээд цаг нартаа хийгээд тахлаар ялтчихгүй таны 70 тухамсарт гоё мэдээлэл суугаад тэрий чин 70 тухамсар гэдэг байгаа зүйл маань хүлээн зөвшөөрөөд таны амьдрал өөрчлөлтөөс арга зам байхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй хоёлаа өдөр тутамд ингээ нэг хайн гандаад байгаа байхгүй тий. Тэгэл нэг юм дур хөрүүл хийчихэл дургу өрөөл хийхгүй байж гал ингээд тахлаар эн чинь өөрөө 5 тонны буруу болчихлоор би таныг тууштай байна уу гэдэг байгаа зүйл чинь жижигхэн зүйлээс эхэлдэг шүү хичээл гэжлээ заа. Окей? За амжилт хүсье. За маш их баярлалаа. За тэг. За энэ ажиллаж байгаа юм те. За өчтөр надад нэг шалгуур гарч ирсэн. Гэтэ шалгуурыг болоо дандаа давдаг. Яасан бэхээр би нөгөө нэг нягтлан штэ өөрөө. Тэгэнгүүтээ мэрэгсэн нягтлан болно гэд зориг тавьдаг байхгүй юу. Тэгээ энэ жил бол нөгөө юу хүснээ хийгээрэй гэсэн чинь намайг нэг жилийн төлшин те. Тэнгүүт би энэ жил мэрэгсэн нягтланд бэлдээ энэ төр гэдгсэн чинь 2 жил бэлдээ юм байна. Тэгээ өдөр судалж чад гэсэн чинь орой би 6 цагт гэртээ байсан чинь миний ингээ сэтгэл дотор ингээ бүх юм хоосон болсон. За тэгээ би ингээ шууд лага хасаагаад бичиж байгаа байхгүй юу. За ингээ карьер байна уу байна, гэр бүл, бизнес ингээ аялал, эрүүл мэнд бүх юм байна те. Тэгээ яагаад би ингээ хоосон болчих вэ? Айгуу сони зүг зүгээрээс ингээ ямар ч аз жаргалгүй. Тэгээ гинт ингээл уур хураал. Тэгээ би ингээл за энэ хүн шалгуур малгуураас та оройн дэд эзэн бурхан минь ингээ уган тэгсэн. Тэгсэн чи ерөөсөө бүр яах вэ ингээ амар сонио. Тэгээ би ингээ бичсэн чинь надад ийм ярьсан. Би нөгөө 6-гийн тоотой айгу бүтээлч явахгүй би уг нь өөрөө нэгтлэн одоогоос ажиллахаас өмнө би торт хийдэг, саван хийдэг, лаа хийдэг, байрны бөмбөлөг хийдэг тийм юмд ингээ айгу төвлөрдөг хүн байсан байхгүй. Тэгээ ингээ бодсон чи би яг нэгтлэн мэрэгжилтэй. Яг ингээд бодсон чи дургүй юм шиг үлээ. Тэгээ би ингэдэг байхгүй. Ер нь бол би ингэдэ би дахиж сурахтаа би хүний нөөц болно. Би ингээ хүн дээлтэй юм хийнэ тэр гэдэг байхгүй. Тэгсэн чинь би ингээ өчтөр ингээ босноо би ингээ аапайгу битсэн чи ингээ чи яагаад дуртай вэ гэсэн чи би эндээс айгүй өндөр сайл авдаг. 2 компани тайл хийдэг. Бас нэмэлтийн хүм хийдэг. Айгүй мөнгө олдог байгаа байхгүй. Тэгээ ингээ бодсон чинь ингээ олсон мөнгөнд ингээд нэг амар юм болоод байгаа мөхөр болоод байхгүй. Тэгсэн ирнэ ингээд мэрэгжилтэй айгу дургу ирнэ. Чи дахиад 2 жил зовж мэрэгсэн болж яах гэдэг юм. Гэдэг шууд дотоодын юм дуурсан шууд гоё. Шууд ингээл лага хасаагаад би ингээл хамдаа ингээд тэнгууд би гэж явахгүй. Тэгэл би ингээл тэрийг босон цааш ингээд шууд орой 18 цагаас ингээд 2 цаг ингээд бүр ямар ч аз жаргалгүй заа. Тэгсэн би маргааш нөгөө уулын клубийнхэнтэй алхах хэвээр алхахгүй би шүдэндээ эмчилгээ хийлгэсэн те. Тэнгүүтээ би тооны сургалтанд ингээд суун гэхээр би ингээд онлайнаар маргааш их суухгүй юм санагдаж байхгүй. Тэгэл би ингээл бодож бож унтангуудаа би яг ингээл орой яхахаал би очиж шүү гээл те. Тэгээ тэнгүүтээ би ингээд нэг шүдний эмч болохоор чи ингээ уул мууланд гардаг шүү битгий гараараа салхи мэлг авч болохгүй шүү гэсэхгүй. Тэнгүүд би сургалтандаа очие. Тэнгүүд шийдэл гаргах. Тэгсэн чи өглөө сэрүүл дуурдаг байхгүй 4:50-аад тэгсэн чи за тэр сургалт мургалт яад нь чи зүгээр унтаач те. Чи өстө нэрэ би хаачаа өвдөж байгаа хэвээр чи энэ дээр чи одоо яг юунд ингээд махраад идэв. Одоо чи нэг дахгүй урд нь бол би ингээд за би тийм нягтлан болно гингүүд нягтлан болчоод тийм юм хингүүд юмд ерөөс хандгүй юм байсан байхгүй. А одоо л өстө байгаа зүйл талархаад энэ тэрийгээ тэгээд тэгээ өглөө ямар ч хэсэн босъё гэж үсмэсээ анзлал нүр мөрөө будаал тэгэл гараад ирсэн. Тэгэл гайсан цагтаа ч гэсэн яг яах гэж ирсэн чи болоод байгаа штэ энэ тэргээ бүр дотор хүн тэгээд заахгүй. Тэгээ энэ бол миний шалгуур. Би одоо ингээд өстө өмнөх ингээд бүх юм хаяад би энд хоосон сав шиг сууя. Дахиад би шинэ мэдээлэл авъя те. Гэт гисэхгүй. Тэгэнгүүт би ингээ яснаа яг л тэр нөгөө өчтрийг хийдэг. Мэрэгсэн болох ямар шаардлага байхгүй. Чи мэрэгсэн болооч дахиж энийг ингээд ашиглахгүй. Битгий өөрийгөө зов өөрийгөө ядраа гэд тийм шийдэл гарсан. Та юу гэдэг үгэнжээ? Одоо 6 тайны хайлаа харъя. За. 2682 82. Энэ жил яг хоёлаа 3 дээр байна шүү дээ. Тэн дээр тавьчих. 3 дээрээ нэмдэг нь 5 гэд тэгэхээр бүр яг энэ сар чи өөрөө 8 тон дээр шүү дээ. Тэнгүүт яг одоо шүү дээ хоёлаа яг 8 тон дээр мэрэгсэн нэгтлэн баймаа гэжсэний хажуугаар бас өөр юу орж ирж байна. Сая ерөнхийдөө
аяллаар явах ер нь таалагдав. Ингээл нэх гоё өөрийнхөө дуртай амиг хийгээл нэг ширээний ард суугаад ах биш. Гоё аяллаар яваал ингээл нэх гоё юм үзээл, дуртай ам авч идэл энэ зүйл чинь амар гоё таашаал өгсөн биз те. Айгуу баян тансаг гэдэг мэдэрсэн. Би урд нь 2 жилийн өмнө Солонгосын визэнд орохдоо фото олгоод Ангараа гэж явахдаа би өөртөө нэгтлээ хийгээд байна. Тэгвэл нэг яав шүү. Нэгтлээ хийгээд мөнгө олохгүй байна. Би өрөөсөө Солонгос явж ажил хий гэж бодож байсан байхгүй. Тэгээ би 2 жилийн виз өгсөн чи би гараагүй. Тэр үед би сэтгэлээр унаа яагаа миний виз гарахгүй байгаа энэ гэсэн. Би сая зүгээр ингээд амраад өгье гэсэн чи миний виз бүр ингээд 20 хоногт гарсан гэж боддоо. Зүгээр гарсан. Тэгээ би тэнд очиод ингээд амраад ингээд бүр айгүй баян тансаг тийм амьдралтай гэдэг бүр мэдсэн. Ерөөсөө мөнгө санаа зовхгүй тэнд дуртай юм авч идээд тэнд ажил нөхөр хүүхэд юу санаа зовхгүй зүгээр ингээд амар гоё. Би тэгээ тэр үедээ би өдөр болгон талархлаа битсэн. Ерөөсөө өглөө буудалтаас ирэл би энэ бүхний хүртэх хэрэгтэй. Би ямар гоё юм бэ те. Оройн дэд эзэн бурхан намайг ингээд бүр ингээд бүх юмар хангаж яа ямар гоё юм бэ гэд. Тэгээ би багш руу яг тэгээд байж байхдаа би тэгээд нөө тооныхоо 2 сарын 28-ны сургалтанд танхимын сургалтанд суугаад 3 сарын шууд нөгөө чи онцгой 4-т орсон шүү дээ. Тэгээ чи онцгой 4-ийн лайвыг би бүр ингээд 2 3 үзээд ингээд дуусан дуустал нь үзсэн. Тэгэнгүүтээ дахиад ингээд дуусан гут нь би вето хичээлүүд үзсэн байхгүй юу. Тэгээ багшийн ингээд холбогдлоо YouTube дагаа би бүх юмыг үзсэн. Тэгээ шар номоо уншсан. Тэгсэн хэрнээл би ингээд юм үзмээр санагдаад тэгээ талархлын группт орсон чи яг тийм юу байхгүй хэрнээ энд чи нэг ойлгохтой хичээл байхгүй юм гэсний хэрнээ бид нар тооны шалгуурыг ингээд авчиж байгаа байхгүй. Тэгээ ингээд ээрч хайгаад ингээд одоо урд нь бол би ингээд хувь хүний хөгжлийн сургалтанд суугаад зөндөө юмд суугаад байгаа би ерөөсө хандгүй байсан. Яг ингээ өөрийгөө олохгүй те. Тэг чи яг юу хүсээд байгаа юм гэхээр юм сэтгэл ханахгүй. Тэг ингээ тоотоо очсон цааш байгаа бүхэндээ ингээд тэг солонгос чи би бүр ингээ талархсаар агаад ирсэн байхгүй. Тэгсэн чи тэр надад айгүй гоё байсан. Тэг би ингээ эргээд ингээд ботсон чинь би яг ингээ өчтөр бодоход миний асуусан юм чинь юу гэдэг бүтээгч буюу 6-гийн тоо те чи 6-гийн тоондоо ингээ чи амар гоё бүтээгч хөтөөж чи ингээ яг бодоод байгаа юм нь болохоор би нэгтэн хийжээд салентай байна гэсэн нэг тийм ахархан бодолтой байгаа байхгүй юу. Тэрнээсгүй чи нэг өөр л юм байна гэсэн сэтэл төрсөн надаа. Тэрийг ихтэй олж чадаагүй. Тийм байхгүй. 8 тооны ингээд илэрч те тартаг сэтгхүүг авч хийшүү. Яагаад тартаг сэтгхүүг авч хийшүү гэдэг байгаа гэхлээр тартаг сэтгхүү гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхлээр яг энэ ихгүй. Би ямар нэгэн зүйлийг би мөнгнөөс олж хийгээд байна шүү дээ. Би дургүй ажиллаа би мөнгнөөс болж хийгээд байна гэдэг чинь тэр өөрөө тартаг сэтгэх юм уу? Мөн баггүй те. Яг хөө энийг одоо тийм материалыг хүмүүс сонсох юм бол чи яасан хүмүүсийг одоо одоо буруу юмд торхирдог хүн бэ гэж магадгүй. Гэхдээ энд би юу хэлэх гээд байгаа гэхээр чи тэртээ тэргүүл 8 тоотой гол тооч. Тэгвэл хувь төлөвлөгийн тоо чи 8 тоотой. Дээрс нь чиний бүр сүнсний тоо зан гараа шиг чи 2 гэ. Ингээд чиний 6 тоноо чинь 4 тонн мөнгөний тоо байхгүй. Мөнгөний тоотой хүн энд нэгтлэн хийж байгаа тэр одоо зүйл нь ерөөсөө мөнгнөөс олж хийгээд байгаа байхгүй. Тийм хараа. Ягаад гэх юм бол өөрийнхөө логикоор бодож байгаа нь за би нэгтлэнгаа хийж л мөнгөтэй болно гэж бодод байгаа байхгүй. Тэгээд Гэсэн чинь сүнс чи юу гэдэг вэ гэхээр үгүй чи өөр чи наад чи бүр чамд ямар ч хамаагүй аргаар мөнгө орж ирнэ. Гол нь чи жаргалтай байх амьдралыг сонгооч ээ. Гээд ахт чинь энд яадаг байсан бэхээр би мөнгө олох ёстой л гэдэг яриад байгаа байхгүй. Тэгээ би одоо улам ингэнгүүт хэлээд байгаа ямар нэгэн байдлаар 8 тоотой хүн мөнгнөөс болж ямар нэгэн зүйлийг хийх юм бол энэ бол гацаанд орхосоор гарсан байхгүй. Ягаад гэх юм бол угаасаа л тэр зүйл чинь уучлаарай л байхгүй. Гэтэл би нөгөө хэлээд байгаа ганцхан зүйлийг хэлдэг би. Би хизээ хаана хинтээ юу гэж яхад би ад жаргалтай байдгийм бэ? Гингүүт би өнөөдөр хоосоо онсон жээ. Би 7 хоног 1 сар хоосоо онсон жээ гэсэн яадаг бахна. Би мөнгөнд ашиг бүгдлэхгүй байгаа. Яагаад гэх юм бол би мөнгөтэй байсан ч би амьд байна. Би мөнгөгүй байсан ч би амьд байгаа байхгүй. Тэгээ амьд байхтай гэдэг үгээр би таашааж шít. Би одоо жишээлбэл наранд мөнгө төлж би өөрийнхөө дээрээ шаруулахгүй байгаа сте. Тэгээ би зүгээр сайхан ямар ч мөнгө төлөхгүй байж байгаа сайхан агаар зогсоод борооны сайхан дараахтай чигтэй үнрийг ямар ч мөнгөгүйгээр мэдрээд би нарыг гой мэдрээд тэгэл одоо юу гэдэг те би эсвэл машин аваад эсвэл машинг бол найз нөхдөйгоо эсвэл бүр болохгүй налахын автобусын цогод бараг хөдөө гараад сайхан гэд ингэсэн байсан ч гэсэн надад 100 сая төгрөг хэрэг байхгүй л байгаа сте. Гэтэл би ингэж бодоод авах 8 татаа хүмүүс юу гэж бодоод нэхлээр би мөнгөтэй байж ижил би ад жаргалтай болно. Би мөнгөтэй байж ижил би ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг бүтээнэ хийнэ
Тэ надад мөнгө байхгүй юм чинь яг үнийг хэлэхэд те надад одоо юу гэдэг олон түмэн туслая гэсэн чинь яг үнийг туслах боломж байхгүй шүү дээ. Надад мөнгө байхгүй юм чинь санаа байвч сачийн хүрхгүй гэдэг чинь болоод нь шүү дээ гэл ингээл бүх зүйлийг мөнгөтэй уялдуулаад гэн гэдэг бол энэ бол өөрөө 8 тооны буруутал буюу тартагсдаггүй аа. Тийм багаз. Тэнгүүд одоо манай охин дотроос нэг үжилт нэхэр нөө чи наадхаа хийгээ зүгээр мөнгө олохын тулд л энэ зүйлийг нэмж сурах гэдэг бол буруу. Эсвэргээрээ чи юм байсан бол зүгээрсэн байхгүй. Яа би энийг хийгээл би хэдцээ компьютераар зугаар би жаргалтай байдсан шүү. Гэтсэн байсан бол энэ зүйл окей асуудал байхгүй. Эсвэргээрээ чи хоосроод ирчлээ. Юу юм бэ гэдэг чинь үгүй чи энийг мөнгнөөс болоод мөнгөний боол болоод те ямар нэгэн байдлаар чи өөрөө мөнгөний захирагч байх ёстой байтал мөнгөний боол болсон, мөнгөн захируулсан. Тэгэл одоо би үгдэн те дургуй ажиллаа хүртэл би мөнгө олохын тулд те одоо тэн дээр ингэж өөрийгөө тавьжраад байхгүй. За энэ мөнгийг би сая төгрөг 2 сая төгрөг ороод ирэнгүүт би хүссэн цүнхээ авна да. Үгүй байхгүй. Чи зүгээр хоолтой ч хоолгүйчээ би аз жаргалтай байна гингүүт чамд ямар нэгэн гой санаа орж ирэх нь тодорхой. Энийг beyond logic буюу хальсан сэтгэх үг гэж нэрлэдэг байгаа байхгүй. Бурханд итгэх гэж яриад байгаа. Тэгэхээр хоёулынх нь юун төлөө талархаал, бэлтгэл хийгээл тэгэл залбираад байгаа гэж чинь тэ ёстой ч нөгөө орно буюу үр шимэн одоо гарч эхэлж байгаа байхгүй. Хоёул ямар олон зүйлийг сэтэлж гарч иж байгаа лээ тэ. Тэтэрч байгаа ш тэ. Гой. Би бүр чамаараа бүр амар бахархаж байгаа ш. Ягаад тэгэхээр ерөөсөө л яг энэ зүйл дээр чи гойгоо сэтгэлгээ хийгээ яваад байгаа байхгүй тэ. Тэгэхээр сайн байна. Хариултаа олцсон. Тий одоо энд ингээд одоо ийгээд хаш кофетэй уулсан дээрх юм юу н даваа талтай байт юм бэ гэхээр олон түмний яриан дундаа харин тийм. Юусе ингээд асуултын хариултыг за олон өвчтөх. Яг 20 гаруй багшийг тогтож байгаа. Гөргөдөө гойтой. Тэгэхээр би одоо өчтөрийг болохдоо би тэр юутай ингээд бүр би хизээч амьдралдаа бүр тийм хоосон мэдрэмж авч үзээгүй. Яагаад тэгэхээр ингэж яахгүй дансанд одоо ингээд хүссэн мөнгө байна, ажил, карьер, нөхөр, хүүхэд бүх юм байхад би яагаад ингээд орой 6 цагаас хойш сэтгэл санаа хоосон болчихв. Бүр ямар ч аз жаргалгүй. Бүх юм байгаа юм ингээд тэгээ би яг шууд ингээд нөгөө лага асаагаар ингээд ингэж байгаа байхгүй юу. Тэнгүүтэйг яагаад тэгээ боцсноо би мэрэгснээ бүр угаасаа бүр өчтөр шууд болсон. Мэрэгсэн яагаад дахиад үзэж байна. Тэнгүүт амар гоё ингээд аз жаргалтай болж байгаа байхгүй. Тэгээ тэнгүүтээ яг ингээд яг шууд ингээ орж ирнэ амар тэр багшийг хэлдэг бүр би өрөөсөө ингээ урд нь бол ингээл болж идэггүй бол найздаа ч ярих юм ихтэй тэг тайвширдаг гэсэн юм баггүй одоо бол үгүй лаата ингэнгүүт чи 6-гийн тоо бүтээгч тоо тий тэнгүүт би яаж бүтээгч вэ гэхээр би өвөрцийн ногоо даршилдаг савнлаа торт хийдэг тий тэрийг би ерөөсөө мөнгө олдгүй хэрнээ бүр тэрийг хийхээр амар ажиллагатай байсан тэг би бодсон чи сүүлийн би жил гар ерөөсөө огт тийм юм хийгээг байхгүй тэнгүүт тэр мэрийгээ хийгээ тэр мөнгө олохгүй гэхдээ би ажиллагатай байдаг. Тэгэхээр чи ингээд мөнгө олох тусам мөнгө олж байгаа өстө үнэхээр их болж байгаа. Бүр өмнөхөөс олох тусам яагаад аз жаргал хоосроод байгаа юм. Тий хоосроод байгаа. Чи те ингээд дансан чи мөнгө чин байна ингээд дуртай үедээ аялдаг болсон байна те. Тэгсээр нэ яагаад аз жаргал байгаа гэхээр би нэгтлэн цааштай ингээд ер нь бол савнлаа аюугаа ерөөсөө штэ те аюугаа яахгүй яасан гэсэн чи одоо яг энэ байхгүй би нөө танаар хэлтэрч надтай бүр аюу баян тэр бомтонгууд нь чуулддаг одоо мөнгөгүй чуулддаг юм зүйл. Тэр хүмүүс юг хайдаг вэ гэхээр ерөөсөл хоосоо орон заагаа би яаж нөхөх вэ? Мөнгөгүй хүмүүс л ойлгомжтой би яаж мөнгөтэй болох вэ? Баян хүмүүс нь үүдөхөр би тэгэл хоосон байна. Надад ингээд мөнгө юм байна те. Гэхдээ би ингээд кайф авахаа болчлоо. Гэт ингээд байгаа байхгүй те. Энэ юу талбартай гэхээр ерөөсөө хэлээд байгаа зүйл маань миний 8 тоо ханаатал хөдлөөд эхлэнгүүт нөгөө бусад тоонууд нөгөө хөдөлгөөнд орноо гэдэг чинь одоо энийг л яриад байгаа юм. Манайхаа яг 6-гийн тоо гарч ирж байгаа. Тэнгүүд одоо ингэж аахгүй би түрүү яг хэлсэн шүү. Би ямар нэгэн одоо би хүүхдэд сургуульд хүргэж өгж байгаа гэртээ суудаг ээж бол үндэсдэг байгаа байхгүй те. Би ингээл хүүхдэд зүгээр л ингээл хүмүүс харахад хүүхдэд зөөдгөл ээж. Гэтэл би энд амар ач холбогдож байхгүй те. Хүүхдтэйгээ яриад миний хүүхдэд те дотроо би хүүхдэд амар гой хүргэж өгж байгаа те. Би ингээл энэ юу илэрхийлж байгаа би одоо цагтаа оршиж байгаа. Би гэртээ байдаг эмэгтэйүүд өгөхөр би хоол хийж байна. Би хоол хийгээл те тэн дээр би ууртаа хийх юм бол би одоо цагтаа оршихгүй байгаа учраас л өнгөрсөндөө юм уу ирээдүйдээ ингээл нэг ямар нэгэн миний мөрөөдөл биелэхгүй хүсэл зорилго биелэхгүй гэдэг уур хуцаартаа байгаа учраас би тэр хоолыг үн цэнэгүүгээр хийгээд байгаа. Эсвэргээрээ би өгдөг гэхээр би хоол хийхдээ аз жаргалтай одоо цагтаа мэдэрч хийх юм бол нөө төрөний хэлдгээр би мөнгө олохгүй байна. Гэхдээ би аз жаргалтай байдаг гингүүд наад зүйл чи өгдөг гэхээр явсаар нэг мэдсэн чи яадаг байх нь миний жинхэнэ хийхтэй зүйлтэй учруулчих чамаа л гэдэг. Энийг нөө тэлэлт гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар гэдэг гэхээр амар том зорилго тавьчаад л те. Тэгээ тэрэндээ хүрэхгүй болохоор стресс бухимдал нөгөө нэг
одоо цагаа ерөөсө алгасаад байгаа хгүй 8 татангууд. А гэтэл одоо яг гоё зүйл дээр бүр те. Ваа би чи нэрээ яг одоо цагаа талархаж мэдхийн тул ахаал нөгөө байхгүй. Тэнгүүд таны хэлсэн үгийг одоо л ойлгож чинь тэр нөхөр хизээ хаана хинтээ юу гэж аз жаргалтай байдаг вэ гэдгээ тодорхойл гэдсэн чи ийм чухал байсан юм уу? Харин тийм. Би нөгөө ярьж л байсан. Яриад. Тэнгүүд яг тэр зүйл одоо нөгөө түрүүний нөгөө мөнгөний 3 арга те бичих ёстой юмстай гэдэг зүйл чинь гинт нөө 4 сарын 30-нд ойлгосон шиг хоёлаа яг өчигдөр ойлгоцсон байгаа байхгүй. Би ерөөсөө яг хизээ нэнтэй юу ч удаа жаргалтай байдаг гэсэн. Би аюу гоё бүтээлч зүйлийг хийж явахдаа тэндээсээ би кайф авч исэн юм биш үү. Тэрийг хүмүүст өгөнгүүд нөгөө хүмүүс нь ямар гоё юм бэ баялаа талархлаа гэд тэр зүйлийг харж байхдаа би өөр кайф авч исэн юм биш үү. Ваа. Тэгээ тэргүүр чинь дагаад угаасан мөнгө нь хасгаад орж ирдэг байхгүй. Гэтэ нөгөө гоё таныхаа зөв талд ороод ирэх хийсэн юм ч гоё болоод байна. Би одоо амар бараг 13 4 жил мөн хүрэж байгаа шүү дээ. Гэтэ тэр нь бас гоё л дээ. Хүнтэй ингээ харилцах хүмүүсүүд надад амар хайртай байгаа. Гоё микрофон өгье. Гоё тэгэхгүй юу. Тэгсэн чинь одоо л болохоор ингээд нөгөө би өөрөө нөгөө кинг тоцсон өөрийн гэсэн өрөөтэй алцсан шүү дээ тий. Тийнгуут ингээд нөгөө амар гоё ингээд нөгөө тоотойгоо яг учирч таарал кинг рүү нүүсэн байхгүй. Тэгсэн чинь одоо би яг нөгөө өөрийнхөө туртай ажил хумсаа янзалж байгаа тий бас жинхэнэ лааж үдэн янз бүрийн юм хийн тий тэрийг амар гоё гараар хийгээд тий амин тусмастаар ингээд ягаад өрөөндөө бол яг л тэр гоё үнэр танар бүх юм ингээд өөрийнхөө туртайгаар нэгдүгürt байж байгаа. Дээрэс нь би дөрвийн татахгүй багш таатай. Тэгэнгүүт ингээд нэг хүнийг ч гэсэндээ би ингээд амар гоё тооныхоо зөв талд байчаасаа гэж айгүй хүсдэг байгаа хгүй миний сүнс өөрөө. Тэгэл би ингээл нөгөө нэг ерөөсөө ховж юу ярих ямар ч бод ерөөсөө юу ч байхгүй цаг хугацаач авахгүй ирж байгаа хүн болгон дандаа л гоё яавал одоо сүнсээ тэлгүй яавал өсгүй яавал одоо гоё яг зөв талдаа яавал оршихуу гэл ирсэн хүн болгон эсвэл шинэ хүмүүсээ гоё тоомог нь хэлж өгөө багш нар авчираад нэг хүн ч гэсэн багштай минь учраад гоё зөв замд орчуул гоё гээд яг багштайгаа учирсан би манай Дашка бид хэд бол уулзаал та ингэсэн тэгж шалгагдсан гэдэг арай агсан төвшнээ юм яриа л те би энтэй айгүй гоё юмнууд ягаал ингэж гоё өөдөлж जैन твшиж जैन гэдэг юм уу яриа л тиймгууд ингээд миний тэр өөрөө бүр яг миний ирээдүйн гоёыг мөрөөдлийг биелүүлсэн багштай хэлдэж би харин хөгчгөө гоцгоцлоо тийм гоё гац те тиймгууд тэр миний тогтцолтроо яг ихний жижигэн кейс яг тэндээ яваад байгаа хгүй миний ингээл хүмүүсүүд ирж байгаа ирээд дандаа гоё энерги авж байгаа эренгуута сургалтын дээр ирээл дандаа нөгөө гоё багш дээр ирээл ямар гоё юм бэ гээл те тэгэл тэр нөгөө өдрөөс өдөр тэр нөгөө ирчээд засарж байгаа хүмүүсээ өөртөөгөө засраад гоё болж байгаа хүнийг хараад би яг миний сүнс баярлаад байхгүй хөөрхий дээ би яг ингэхчл ирсэн байх гэдэл те яг гоё тэг хөөрхөн бас гэхдээ үнэ хаа зүйл байна. Энэ угаасаа та ойлгохгүй хүндээ бол хэлэхгүй байна. Ерөнхийдөө нэг өөрийгөө хайгаад тэр та ойлгохгүй энэ та болон сонсч байсан. Гэхдээ би яагаад хэрэгжүүлээгүй юм бол гэд айгүй хүлээж аваад тэгэхээр би ингээд надад уг нь тийм ярих марих тооноод уг нь байхгүйгээд тэгсэр нэг яагаад ингээд одоо ингээд савн ламаа хүн заагаад өгвөл би ингээд заагаад өгдөг. 6-гийн точит жинхэнэ ярьдаг шүү. Тийм үү? Би 2-6-гийн тоо ерөө халамжлагч бүтээгч тоо гэж яриад байна. Халамжлагч бүтээгч тоо ээж тоо хүүхдтэй ярьдаг үсттэй. Тийм үү? Ээж тоо чи юу гэж үнэ гэхлээр одоо үүдийг хэрэг ингээл хүүхдэд зөвлөж байгаа үсттэй. За миний хүү одоо ингэж амьдраараа ингүүл гоё үдий шүү. Энэ нь сайхан шүү. Энэ муухай шүү. Яриад байгаа үсттэй 6-гийн точит өөрөө жинхэнэ ярьдаг тоо. 3-6-9 чинь бүтээсэн зүйлээ хүн ингээд бүтээсэн зүйлээ ярихгүй танилцуулахгүй байх юм бол тэр чи одоо ямар нэгэн уучлаарай үсттэй. Гэтэл ялч 3-6-9 чинь өөрөө бүтээлч тоо учраас бүтээсэн зүйлээ ярьж гадагшаа нээлттэй байжээж дараад нь яадаг байх. Тэндээс кайф авдаг. Гэхдээ гол нэг үг гэхээр 3-6-9 дээр юмаа ярьсан ч гэсэн ардаас нь баярлаа гэж хэлүүлээд байх ямар шаардлага байхгүй. Би зүгээр гэдэг үг гэхээр өөрийгөө дүүргэсэн талаасаа өөрөө гоё байх талаасаа хийж өгөө тэр хүнийг гоё юм жаргалтай байгааг нь харж өө баярлаа окей гэл ингээл явахгүй 6-гийн тоо юу гэж алддаг вэ гэхээр араас нь заавалч баярлаа гэдэг үг сонсох гэдэг байхгүй. Чийл миний амьдрал туслаа баярлаа. Чийл инглээ гэд тэнгүүд одоо эндээс гомдол тэгээд байхгүй надад баярлаа талархлаа гэж хэлсэнгүү ийм ч байдаг тийм ч байдаг гэл гомдлол эхлэх юм бол энэ нь буруу болчихж байгаа байхгүй би сая сүүлийн үед яасан би сая нэг одоо ковид үед ТV 25-д телевизэний ярилцлаганд орж ирсэн байхгүй тэр нь юу вэ гэхээр нөгөө минь тасаар хийгээд тэр нэвтрүүлэг намайг урьж оруулж ирсэн тэрийг би нэг яг 4 сарын дундуур үзэхдээ би бүр тэрнээс амар уран зориг авсан шүү дээ. Тэгтээ би ингээд тэгж бодсохгүй би чи ярьдгуу төрлийн хүн шүү дээ гэсэн хэрнээ би тэн дээр ингээд айгүй хөөрхөн яриад байгаа. За энэ байныг өнгө ингээд гэртээ ингээд ээжүүд мань ковидын үед ингэж хийгээд ингэж хэрэгэлдэг шүү. Саван ингэдэг тэгдэг шүү гэд. Тэгэхэд тэр хэрэг харсан чи би бүр айгүй ажрал тавсан тий. Тэ? Би ч угаасаа нөгөө ярьдаг юм те бүтээсэн зүйлээрээ бусдад танилцуулж бүтээсэн зүйлээ бусдад танилцуулахгүй ингээд байл
Ингээд үл хин хэцүү Тийм байх, тий. Бүтээчээд хүн өөрөө буруу хараа зогсчих юм бол хин чиний бүтээлийг энд юу ямар бүтээгдэхүүн хийхэд юу орсон ямар холц яасыг мэдэхгүй юм чинь. Чи заавал чи бүтээсэн зүйлээ танилцуулж явах хэрэгтэй. Тэндээсээ чи урам зориг авч явах хэрэгтэй. Яг ойлголаа. Гэхдээ за байж одоохоо. Тэгээ одоо яг бас л манай хүн буруу бас л дутуу ойлгосон байхгүй яасан гэсэн чи хоёрын точ өөрөө гүүр шүү дээ. Хоёр хүнийг холбодог гүүр. Тэгээ хоёр хүнийг холбодог гүүр тэгээд ярихгүй байна гэдэг чинь ч өөрөө асуудал. Үгүй харин тэгэхээр хараа. Үгүй тэгээ ингэж байна штэ. 8-ын тоог бол баярлаарай. Яа тэгвэл мөнгөний шалгуур байхгүй учраас. 8-ын тоог харин ч бүр эсэгээр маш баяжих бүрэн боломжтой. Яагаад гэх юм бол мөнгөний шалгуур байхгүй учраас мөнгө өөрөө ханаатал орчтой. 8-ын тоотой хүн мөнгөний одоо шалгуур давчгал юм бол мөнгө гэдэг зүйл ханаатал орж ирдэг. Гэдэгтэй адилхан 3-ын тоо байхгүй хүн харин ч эсрэгээрээ яриа. Хүмүүст юм ойлголдог байж бүрэн боломжтой байхгүй. А тэгтэл 3-ын тоо цаашаа бас нэг тэнд нэг дуугаан сууж те юм ойлгуулж чадахгүй байна гэдэгтэй. Түрүү нэг чи яриадсан шүү дээ. Тэгэхээр энэ чи юу гэхээр тоо болгон өөр өөрсдийн шин чанартай шалгуур үзүүлэлтэй шалгуур үзүүлэндээ бүдэрхээр тооны буруу талтаа гарахаараа л эсрэг нь болчиход. А тоо тэр тоо миний 6 тоонд байхгүй бол надад амар байхгүй. Тэгэхээр өө би ярьдгүү тоотой юм чинь ярихгүй гэд биш байхгүй юу? Үгүй бас л энийг ойлгоогүй байна. Тийм байна. Харин тийм. Би ингэж пресс болсон. Зөв. Одоо бид нар чинь ингээд угаасаа ингээд өөр махам ихтэй боловч ингээд сүнсэн бие үү штэ. Гэхдээ энд эрэхтэй ингээд 6 тооны өгчлөлттэй ирсэн. А тэгвэл хүнд хоёрхан л одоо зоригтой ирсэн юм шиг санагддаг байхгүй юу? Хүм бүр заяа. Тэр ганцхан 4 тоотой үнэл багсах гэж биш. Одоо би нэгдүгээр өөрийн сүнсэн бие гэж ирсэн. Өөрийн сүнсэн бие гэсэн. Хоёрдугаар тасалдаараа бусдыгаа өөрөө арчаад бусдыгаа ингээд нэг ахтан туслах гэж ирсэн юм байна гэж. Одоо тийм хүн бүх сүнснүүд тэр нь тэр 6 тоогоороо одоо 5-ын тоотой нь бол жишээлбэл өөрийгөө өнгөлөг гоё авч яваад тэр хүнийг харж тэр хүн бусд хүмүүсийн сүнсэнд сэрж тийм шүү дээ. Одоо ингэ байхгүй юу? Үнэн. Одоо ингээд 5-ын тоотой хүн жишээлбэл яагаад солонгын 7 өнгөтэй байгаад байгаа. Тэгээд солонгын 7 өнгө яагаад би тодруулж хэлээд байгаа юм гэхээр тэгээд дээрэс нь 5-ын тоотой хүн хамгийн түрүүлэн хүмүүст инээ дээрээ бэлэг барих хэрэгтэй гэж нэрэл яриад тавтан тавир. Би одоо энд жишээлбэл ингэсэн байхгүй анханасаа сүнсэн бий байхдаа за тэгээ дулмаа би эхлээд амьдралыг гоё өнгөлөг гэж харчингуудаа тэгэнгүүтээ дараад нь чамааг 30 настайдаа гутраа явж явахт чинь би чамд инээмсгэл бэлгээ чамаа сэрэнэ гэсэн байж магадгүй байхгүй. Тийм учраас өгдөг гэхээр одоо та нар ингэж байгаа штэ амар хөөрхөн ингэж нэг хүн дээр хумсан асуулах гээд оронгуудаа тэр хумсан асуулж байгаа хүн дээрээ бүх одоо тоомог нь ярьж өгөнгүүтээ тэр хүнээр ном ахуулаад 6 тоог нь гаргуулад одоо манай үжис явж гисэн байгаа байхгүй юу тий тэнгууд энэ зүйл чи өгдөг гэхэлэр 7-гийн тоотой хүн биш мөртлөнгөөсөө сэрэлт явагдаад байна штэ тий тэр тоон юутай холбоотой гэх нөө гүүрлээд иж магадгүй штэ намайг тэр хүнтэй гүүрлээ тэр хүн яриад байна штэ а тэнгууд юу өгдөг гэхэлэр одоо юу гэдэг бид гурвын дунд гэрээ байгаа байхгүй тий. За ямарсан би шууд тэр хүнтэй уулзраад одоо чамайг сэрэхгүй ч гэсэн манай охин дунд ингээ байж таарад тэгээ дунд байж ангууд юу гэдэг гэхээр ингээд ийм замаар яг 2026 оны тэдэн сарын тэдэнд тий хэдүүлээ ингэж уулзраад ингээ тэнгууд 5-ын тоотой хэрвээ хүн байх юм бол юу гэдэг гэхээр юм ярихгүй ч гэсэн би нэг сайхан мишээж болно шүү дээ. Зүгээр би хүний өөдс сар заримдаа инээмэр санагддаг шүү дээ. Би өөрийгөө амар гоо гэрэлтэй гэгээтэй амар гоо өнгөлөг гэдгээр мэдэрснийхаа дараа би чамайг ингээд энийгэд би сэрэгч байсан юм л мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр юу гэдэг вэ? Хүн болгон ерөөсөө өгөгдлийнхөө дагуу амьдрсныхаа дараа сэрэх бүрэн боломжтой л гэдэг байгаа байхгүй тий. Сайн нэг пэйж байгаа шүү дээ. Тэрнээс өөр жижиг ингээл жижиг пэйж мэжийн тоо юунууд явуулах уу та? Явуулахгүй. Би таны пэйжийг сая ингээд 4 өдрийн 8 цаг хэдэн минут вэ? Намайг фэйсбүүкээр авсан байна. Яг би таны мэйлийг үзэнгүүтээ шууд найз руугаа явуулж байгаа байхгүй. Ингээ 3-4 найз руугаа явуулснаа нэг нь бол нөгөө өглөө хүүхэд харах юм байхгүй гэж байгаа. Ингээ эмхтэй. Нэг нь нөгөө уншааг болохоор шууд ансен хийгээд энэ найзгаа хэлж байгаа. За уйлж унждаг гинэ. Ер нь амьдралын янз бүрийн юм ярьдаг гинэ. Ягаад гэвэл нөгөө найз нар дундаа ч гэсэн биднэрт ингээ нууц гэж байдаг. Би тэгээд найз нарынхаа ер нь бусад найз нарынхаа нууцыг би мэддэг байхгүй. Өөр хийдэг. Тэгээд мэдчихэд би цаашаа гаргаж ярьдаггүй. Тийм болохоор манай найзууд багтаа ингээ ярих дуртай. Тэгээд 7 угаас тийм гоё үн цэнтэй шүү.
гэж хэлж байгаа байхгүй. За хоёлаа л очие. Ягдгүй л чи битэрийн дунд ингээд нууж хаахтай яг зарим нэг юм мэдхийн юм чинь цаашаа гаргаж хэлэхгүй юм чинь уйлж унждаг гэсээр ихэр хоёлаа л очие. Гэт тэгээ өчигдөр яг бид нэр огтудаараа 10 охин ингээд уулзж байгаа хэрэг одоо арай татн хэд бүр 5 жилийн аймаа гэж уулзаад тэгээ 3 өнгөрөөгөө тарж байгаа юм. Би тэгтээ хүүхдийнхээ хоол моол игээд 4 өнгөрөө би жоох унтж байгаа байхгүй. Тэгээ сая ингээд 30 минут унтаад босно гэсэн чинь дахиад 30 минут унтж. Тэгээ яг 5:55 босонгуудаа чингэрөөгээ залгаад ярамгаас төрж сүнглээ ороод ирсэн байхгүй. Тэгээ яг жоох хоцорж орж ирээ. Гэхдээ яг ингээд энэ тоог өмнө нь яг ингээд ийм богинохон рилүүд яваад байсан. Мөнгөний гацалтаа ойлгомоор гэдэг. Тэгээ би өөрөө болохоор тодорхой хэмжээний өөрөө юг мэддэг. Нэг юм мөнгө орж ирээ. Тэгээ тэргээ тогтоож чадахгүй ингээд хүн туслаад ингээд тэнгүүтээ мөнгөө яаж тогтоох арга мэдэн байгаа болохоор тэгээд нэг бол хүнээс юм асуусан. Тийм тоон үзүүлэлт. Тэгээ тэр нь надад яг нэг юм бодит санагдаагүй байхгүй. Тэгээ байжсэн чи яг 4 өдөр би таны ганцхан яг тэр нэг юг рэлийг харсан. Тэгээ шууд за энэ ирээгээл тэгээ өмнө нь ингээ ирээд суусан чинь бусад хүмүүс чинь аль хэдийн 2-3 жил дагаж энэ хүн өртөд бүр дагаж явж гаад поинтлч те ингээд хаана сургалтанд суух уу гэж ирцэн байхад би зүгээр тэнд яваад фэйсбүүкээр нэг юм гараад ирсэн. Тэгээ шууд одоо энд ингээ ирээд сууж ин гэдэг чинь нэрээ таны энэ яг цаг хугацаа сүнсэн бие нэр уулзах хэрэгтэй байжээ. Тий, манай одоо жишээлбэл эмэгтэй яг та хэд өнөөдөр ингээд яг ингэж уулзах хэрэгтэй учраас л яг ингээд цаг хугацаанд бүрдээл яг ирж байгаа байхгүй тий. Тэнгүүд хэдүүлээ яг надад одоо ингэдэг хүмүүс таныг фэйсбүүкээр оллоо, ютубээр оллоо гэж авалвч яг эцсийн үндэ бид нар хизээ уулздаг вэ гэхлээр сүнсэн биеэрээ төрүүлж уулзчаад тэгээ өнөөдөр юу гэдэг вэ гэхээр яг энэ сайхан цаг мөчид нөгөө таарсан гоё мөчид хэдүүлээ уулзчээ таарчээ гэдэг аахгүй. Тэгэхээр эн чинь юу гэдэг вэ гэхээр нөгөө шав бэлэн болоход багш өөрөө гарч ирдгээ гэдэг чинь ер нь бол одоо би өөрөө ч гэсэн өөрийнхөө багш нартай тэгж уулзж байсан учраас тэгж одоо юу гэдэг нь бэлгшээдэг. Ер нь бол ийм л зүйл болоод байгаа. Тэгээ өөрийнхөө багш нарыг харахаар бүр хайрч өгдөг. Ер нь тийш дээ. Юу одоо бүр ингээд бүр нэг л те дотнд юм шиг те бүр ингээд хайрлал багшийнхаа лайв майвиг юм уу одоо юу гэдэг те стори энэ төр харахад гой санагддаг. Үнэхээр сайхан санагддаг байхгүй те. Тэгэхээр та нараас намайг харахад тэгдэггүй. Би өөрөө ч ялт харуулж байгаа. Тэгж залгаад ч таалаа харин. Окей. Өнөгчээ сонсохгүй байж чадахгүй шүү. Наашаа харж би хэмрэж ингээс сэргээ гэдэг зүгээр би Нэг хөргөндөө. Нэг сонсохдохгүй яа шүү. Таны яриа юу сонсохдохгүй байна. Гэхдээ яг хэмрэж сэргээ. Сонсохдохгүй байна гэж байна. хөрх штэ. За. Амарсан хэмрэж сэргээч тий. Гэхдээ харин одоо би бүр үнэхээр та нартай талархаж байна. Одоо ингээл манай яг тэгдэг байхгүй юу? 11 армагш. Ой баярлалаа 11 армаг те. Ингэж тэгдэг хэр таныг айгүй их талархаж одоо та ингэдэг гэхэлэр ашгүй дээ. Бас та миний хийж байгаа зүйл бас дэлгэрээ дээрэс нь олон дүмэн надад бас ингэж хэлэхэр миний зам ч гэсэн гоё олон хүмүүстэй уулзах тэр жимээ минь нээж штэ. Ямар гоё вэ гэд. Тэр нь одоо яг өстэй жинхэнэ зуны сайхан дэлгэр цаг одоо ингээл өглөө гарал алхахад ямар гоё яваа те. Энэ зуны яг энэ дэлгэр цаг ашиглаад ерөөсө ковидтой уулзах таслахгүй хичээл гэж юу шийдчихэл байж байна. Юу яагаад манай нөхөр нөгөө гадаад тахгүй. Танад энийг нөгөө тэгээд дээрэс нь бас надад латинаар бичээд өгчдөг. За тий. За маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. миний англи бүрийн хамгийн доод зэхтэй хүрээ хавлоо чанаа гэж бодож байгаа хаавшаа өдөө машин аяг тэр өдөрөө барьж яваа тэр ингээд амар шалгуулт аваад тэгээд 8 сард ингээд энд ирээд өртөө ирэхгүй байр аваад тэрийгээ тогтчлаад би үлээр авчихсан заяа тэгээд ингээд хүмүүс тэр ирлээ би юусэн өөрийгөө амар мундаг одоо би ингээд бүр ингээд тэгээд би супер ахад яагаад энэ хүмүүс ингэж байгаа бэ гэдэг юм томьёо тавьсан тэгээд ирээл бүх юм яриад ингээд би лайнаа явж байгаа ч мэдэхгүй би бөөлж мөлөө заяа бүр анхаарал тэгээд өөрийгөө мөрөсөн би яа бичмээр тэгээд тэгсэн чинь юм ааш билет чи өөрийгөө л үуч ингээ бүх юм чамаас хамаарч байгаа гэхээр би ингээ яагаад тэр хүн ингэж ингээд хахад гээл бүр ингээ тэгээс гар гатлаа би ерөөсөө өөрийгөө ингээ
одоо бүр тасаал байсан. Үгүй өөрийгөө өмөрсөөл байсан. Тэгээ бүр гэртээ очичоо төмөө агш руу чаачиж байгаа байхгүй юу? Би одоо энэ салахгүй яах вэ гэдэг нөхрийн хот 6 цаг яваад өөрийнхөө явуулаад тэгэнгүүт наа хүн чи чамааг өөрчлөхөд ирсэнгүй. Чи өөрийгөө л өөрчлөө тань над руу ингээд ойрч яваад би өөрийгөө өмөрсөөл байсан. Тэгээ би өөрчлөх гэсэн би өөрийгөө хамгийн төгсөөрөө ингээд байгаа гэдэг одоо тэгээ миний тоол 77 50 ихэд миний шууд дахиж тест үзээгүй хоёр зүйлээс юусыг хайх авч гэж мэдрэхгүй тэгээд түмэн авч намайг хэлжсэн чи хотод чинь аяг кодод аяг хайх өөрснө гэж хэлгээд би тэгж үзээгүй би баг 10 гартаа шиг ажилладаг энд нэг юм басна тийм угаагаад одоо яг ингэ зэрэг ажиллаад миний ажил гэдэг угаар л гэдэг тэгээд би ингээд суугаад нөгөө кофегаа нэг тайван уугаад тэгээд талхтаа игээд туслахлаа игээд за тэгээд сүлдээ нүртөөгөө ирээд ингээд нэг зороо нөгөө яг миний сахарын чизэж тарилгийн чидэж хараа тэгээд би юу хэлсэн бэ гэхээр би хүн цэвэрлээгүй өөрийгөө цэвэрлэхдээ өөрийнхөө зан одоо тэг юмд ханддаг хандлага энэ зүйлүүдийг цэвэрлээ тэгээд намарчин өвлжин түмээ угаач хоёртой талхах дотроо гэж хэлсэн одоо хөтлөглөө тэгээд миний ангид ийс өөрчлөгдөөд энэ жил миний нөгөө хүссэн авдаг жил тэгээд би саяхан өөрөө байсан хүссэн болгоно миний толгой тэгээд өөрийнхөө ажлыг хамгийн өөрөө шахах хөвс бол агшилдаг тэгээд өөрийнхөө нөгөө хийлээ манай өөрийнхөө бүгдийг цэг шанааг цэгэж аваад тэгээд ингээд тэд нар талхтаа намайг амар оруулаад би энэ хоёроо оруулаад бүр ингээд амар мөлөөсөн яг би түмоши амиг амраа танд баярлалаа нөгөө өөрсдөө цаасан тэгээд өөртөө харсан хүмүүс би надад мөгөд хагаад яг би гэж яг энэ үеийг байгаа гэж мэгэлсэн бол тэгвэл гаяа байгуулаад тийм хүн надад ингээд би бол ингээд тусдаа байрмаар аваад өчигдөр 3 хоног тэгвэл амар ингээд гаяа байгуулаад тийм хүн намайг гайх хэрэгтэй би бодсон уучраа өгөө байсан бол шат сэргэлсэн. Тэгээ одоо бол ингээд амар үргэлжлэх өнөөдөр би тоо уншуулах гэхээсээ илүү энэ хүмүүст амар талархаад тэгээ магадгүй би өөрөө амьдсан явдлыг хүмүүст ярих юм бол зөвхөн хүмүүсийн бодит кейсээс илүү бас нөлөөлж магадгүй гэж бодсон. Тэгээд би тоо намайг аягүй гоо тоотой гэж хэлгүүд би тоо маань компаниг ч олохгүй байсан. Ингээд энэ асууж байгаа хүмүүсийн асуулт тэр чигээр шар номон дээр байгаа. Аягүй сайн шаа гэж хэлээр санацаа. Тэгээд намайг одоо намайг зургийг хаалаа. Тэгээд хүүхд маань ямар тоо сонголтын надад юу гэдэг вэ? Би сонсож мэдгүй байна. Бусдаар бол бүр ингээд байгууллагаар нь тоогоор ажилласан. Лосаа тэгээд ийм амар гоё. Ганц жилийн дотор жиж хугацаанд дотор ингээд надад ийм амар өөрчлөлт орсон. Баярлалаа. Тэгээд анаа би л үгүй хэлээ. Стовхлээс сал миний. Би салахгүй. Бид энэ нэг гэсэн. Нэгдүгээр ийм бид хүмүүс нөгөө болохгүй л нөхрөөс салчуул бүх юм болно гэж ойлгодог. Тэр юуроос буруу. Нөхрөөс салгаад цаана нөгөө 1 2 3 4 хүүхэд үлддэг юм байна. Тэгэхээр нөхрөөс тоо ороод надаас тоо ороод тэр хүүхэд бүтдэг учраас тэр нөхрийг сайхан сургаж байгаа зөв явуулж тэр хүүхэд бас хард үлгэр жишээ болж тэгээ сурдаг юм лээ. Бас Юу зөв штэ. Хүмүүс энэ тоо хараад би лагуулан тэр нөхрөөс салаад би лаг болчихно. Үгүй шүү. Тэр хүнийг зас тэрийг бас ойлгоо. Тэгжээж таа гэдэг тийм Өөрийгөө хэлээ. бас үгүй засна. Таа нэг тэр хүүхдүүдээ гаргасан учраас тэр хүүхдүүд дарж засагдаж зүг яваа. Тийм үстэй. Өөрөө таа ойлгоомжтой ажил. Ойлголоо. Тэгээд өөр хүүхдүүд намаатайгаа гоё явж байгаа юм. Тэр хүн чинь цаанаа өрөндөө тоо ойлгохгүй. Тэгэхээр тэр буруу явуулах юм чинь дагаа. Харин тэстөө нэгэрхэ. Тэг хамгийн гол зүйл нэг гэж аахгүй. Яг одоо кинон дээрч гардаг эсвэл амьдрал дээрч гардаг. Ер нь бол ингээд сал сарнилаа гингүүд дараад нэгдэг гэхээр хүний сэтгэлийг юу тайлшуулт юм бэ гэхээр дараагийн мөн гэл ирдэг штэ. No, энэ бол зөв кинон дээр гардаг л зүйл. Өнөөдөр би энд ямар нэгэн байдлаар муу зан шин надтай тохио байцсан байгаа. Тэнгүүд би тэр нөхрөө саллаа. Тэр нөхрөө саллаа гэд ахаад нэг хүнтэй уулзахад ахаад тийм хүн зөв багаас илэл гараад ирдэг байхгүй.
Зөв байгаа сте. Тэгэхээр ахин чинь үнтэй уучраа олох гэж яснаас бараг хуучинтайгаа уучраа олоод өөрийнхөө муу заараг шиг зассан дээр үстэй үр хөвгтэй элэг бүтэн байлгаа тийм үстэй. Тэгэхээр юу гэж юм гэхэлэр ерөөсөө бүх алдаа миний л алдаа. Ерөөсөө хэний ч алдаа биш. Тэр хүмүүс юу гэдэг надад зүгээр хичээл заах гэж чинь гайхамшиг шиг байхгүй юу? Бүр тэгээ ингээ яг бодоод яг үнд сүрэн ялах бараг нөхрийгөө очиж үнсэн. Гоё штэ. Асуусан.